Дэлхийн сүрээтэй тэмцэх өдөр зориулсан бид сүрээгийн талаар боловсрол олох зорилгоор хоёр үйл шаттай үйл ажиллагаа зохион байгуулсан. Эхний үйл ажиллагаа нь болохоор мэдээллийн цуглааны сурагчтай нийлэн сошиал орчинд сүрээгийн талаар постерыг оруулсан байгаа. Хоёр дахь үйл шат нь болохоор сургуулийн 296 гаруй сурагчдад 6 удаагийн хичээл заасан байгаа. Ингээд манай бэлтгэсэн үйл ажиллагааг тулхан сууж таарлан сойрхно. Сайн бацгаана уу? Эмтик клубын сурагч Уянга байна. Дэлхийн сүрийн өвчний эсрэг тэмцэх өдрийг тохиолдуулан 2 хоногийн хугацаанд постер хийн олон нийтийн сүлжээнд түгээн ажиллажээ. Энэхүү нийтлэлийг маань 130 гаруй хүмүүс хуваалцаж 1100 гаруй хүмүүс үзэж 3500 гаруй хүмүүст хүрсэн байгаа нь бид нийгэмдээ тодорхой хэмжээний сүрийн өвчний талаар мэдлэг мэдээллийг түгээн хүрч ажиллажээ. За сайн байна уу? Сайн байна уу? За суугаарай. Өнөөдрийн хичээлийн зохиол 11-ийн сурагч гэрэлтөө талын олон үнэлсэн байна. За тэгээд өнөөдрийн хичээлийн сэдвийг хэвлэхээр мэдгүй байгаа бол кейс тохиолдол дээр хамтран ажиллаад ямар сэдвийг судалгаа хийж байгаа юм. Тэгэн би ажилдаа дуртайч их ачаалттай ажилладаг. За өдөр бүр ахын шаардлага хангаагүй хоол хүнсийг хэрэглэж бусдаа ая тавгаа солилцсон хэрэглэдэг. За тэгээд удалгүй бэгийн биеийн сувилдаж тэгээд хоолны дуршлын буурч цээжээр нь хүндүрлэн маш хүчтэй ханиалгаж эхэлсэн. Дээрээс нь цустай цэг гарan биеийн жин буурч эхэлсэн байна. За энэ дээрх тохиолдолд яг ямар өвчин гарсан гэж та нар бодож байна? Гараа өргөд хариулаарай. За Хадаад явчихаа. За өөр хариулт. За тийм ч. Хамуу. За өөр хэл хариулт хэлэхгүй юм. За тийм ч. За өөр хариулт. Хадаарны шарх хатар гэж байна. Өөр хариулт хэлэхгүй таахгүй юу? Тэгвэл өнөөдрийн сэдвийг хэлбэрээ. За өнөөдрийн сэдв болохоор бүгдээрээ сүрийн өвчний талаар. За та нар сүрийн өвчнийг яг ямар өвчин гэж бодож байна вэ? Өөртөөхөө. За өөр хэлбэртэй нөө. За байхгүй бол сүрийн өвчин гэж яг юу болох талаар тавьчихно. За сүрийн болохоор амьсгалын замаас ингээд хүнээс хүн ингээд халдварладаг нэгэн гаралтай өвчин. Сүрээгийнянаа ингээд хүний бие аль хэсгийг гэмтэж болдог ч ихэнх хувь буюу 70% нь ингээд уушгийг өвчлүүлдэг. За тэгээд сүрээгийн сахамцраар ингээд үүсгдэг өвчин. Тэгээд сүрээгийн эмчилгээ нь ямар хэлбэрээр өвчлснөөс хамааран ингээд 6-аас 24 сар ер нь бол ингээд эмчлэгддэг байх нь. За ингээд та нарын ингээд 4 багт ингээд хоосныг харсан байх. Одоо ингээд баг тус бүрт ингээд даалгавар өгнө. Тэрийг маш богино хугацаанд ингээд бүгдээрээ гүйцэтгэх шүү дээ. Эхний багт нь болохоор үгийг зөв дараалалд оруулах байгаа. За хоёр дахь багт нь болохоор сүрээгийн илрэх шинж тэмдгийг бичнэ. Гурав дахь багт нь болохоор сүрээ гэж яг юу юм бэ? Яг өөрийнхөө ойлголтоор юм бичсэн томлол биш үү? Дөрөв дэх нь болохоор сүрээгээс өрсөлдөөн зэрэг аргуудыг бичнэ. За даалгавар хийх хугацаа маань 3-5 минут.
За цагийн дуслаа шүүгдээ. За нэгдүгээр акт өгүүлбэрийн цогт дараалал оруулах даалгавар оногдсон байна. Тэгэхээр хэдүүлээ өгүүлбэрийн хэрэгснээ сонирхолтой. Нэгдүгээр акт нэгэн цагаар өгүүлбэрийн дараалал Сүрээд янгийн гаралтай хүнээс хүн амьсгалын замаар дамжин хадгалдаг өвчин. Тэгэхээр хэдүүлээ энэ өгүүлбэрээс сүрээд янгийн гаралтай янгийн гаралтай хүнээс амьсгалын замаар хадгалдаг юм байна гэдэг байна. За тэгэхээр одоо хоёрдугаар баг сүрийн өвчний илрэх шинж тэмдэг гарч ирээд энийг яг ихэнх таагаад бичсэн шүү. Нэгт жин хасан, хоёрт биеийн температур буурна, гуравт уйлгаар хасуур төвлөн, дөрөвт цустай цэрэг гарч хий ханиалган, тавт илгээр хатгаж өвдөн, зургаад бие сэлдэн, долоот хоолны доршил буурна, 8 амьсгалахад хэцүү болно. Хоёрдугаар багийн системийн нэгдүгээр шинжилгээ яг хийсэн байна. За одоо гуравдугаар баг жижигчсэн хайлтаа гарч ирсэн байна. Гуравдугаагийн дөрөв хүн гарч ирээ. Тэгэхээр та бүхний бодлоор яг сүрээ гэдэг өвчин идэгдэг өвчин болов уу, идэгдэг өвчин болов уу? Идэгдэг бай. За идэг юм идэгсэн ч гэсэн дээр нь оошход юм идэж үлдэх. За тэгвэл бүгдээрээ сүрээ гэдэг өвчнийг идэгдэг хэсгээр баарч. Бичлэг рүү анхаарлаа хандуулаарай. Сүрээ өвчний эмчилгээг хэрхэн хийдэг вэ? Хэрв та сүрээгээр өвчлсөн бол сүрээгийн өргөн эмчилгээг хийлгэж заавал эм уух шаардлагатай. Сүрээгийн эмчилгээ 6-аас 24 сар үргэлжилж бүрэн идэгэрдэг. Гэхдээ эмийг эмч, сувилагч
эмчийн шууд хяналтанд өдөр бүр тогтмол ууснаар сүрьегийн нэн устгах эмэнд тэсвэржилт үсгээс сэргийлж чадна. Та эмээ мартахгүй уухыг сануулгах зарим аргуудыг хэрэглэж болно. Үүнд өглөөний цай уухын өмнө, цайны завсарлагын үеэр шүдэ угаасны дараа календар хөтлөх. Таны гэр бүлийн хэн нэгэн гинэ уухыг сануулгах. Хэрв та нэг өдөр уух хэмээн мартсан бол энэ талаар эмч зөвлөгчдөө заавал хэлэх хэрэгтэй. Сүрьегийн эмчилгээ хийлгэх явцад эмч зөвшөөртөл та ажил сургуулиас чөлөө авах, олон нийтийн газар явахаас татгалзах, эмчилгээгээ бүрэн төгс хийлгэх, ханиаж найруулалтаа ам хамраа дарах, амны хаалт зүүх, гэр бүлийн гишүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэй. Сүрьегийн эмийг ууж эхэлснээс хойш 14 хоногийн дараа бусдад хадвар тараах эрсдэл буурна. Гэхдээ өвчтөн зөвөр арилсныг эдгэрлээ гэж ойлгоод эмээ уухгүй өртөг тохиолдол байдаг. Энэ нь цаашид сүрьегийн эмчилгээг үр дүнгүй болох улмаар эмэнд дасгалтай сүрье үүсэх боломжийг ихсгэнэ. Энд та сүрьегийн эмийг эмчийн хяналтанд тогтмол ууснаар сүрье өвчин бүр эдгэрнэ. Сүрье эдгэрдэг өвчин. За тэгэхээр сүрье өвчнөд туссан үед 6-аас 24 сар хугацаанд эмээ тогтмол угаад дээрээс нь эмчийн хяналтыг авах юм бол сүрье маань бүрэн эдгэрдэг өвчин байх нь. За тэгэхээр сүрьед одоо туссан үед хоёр шинжилгээ өгөх хэрэгтэй байдаг. За тэрний нэгтгэн болохоор эхлээд цээжний зүрэг авах хэрэгтэй. За хоёрдугаарт нь цэргийн шинжилгээ өгөх хэрэгтэй байдаг. За өнөөдрийн энэ хэлээр та бүхэн маш олон сүрье өвчний талаар маш олон зүйлийг сурч авсан байх гэж бодож байна. Тэгээд сүрье өвчний талаар ойлгож авсан зүйлийг хуваалцах үгтэй юм. Гараа өргөжлөөрэй. За Сүрье олон шинжлэхүйн гэрэлтүүд их удаан хугацаанд эмчлэгддэг, эдгэрдэг бас их аюултай өвчин. за өөрчлөлт. Тэгээд бас сүрьеэг туссан хүмүүстэй хандж хэлэхэд эмээсээ унаад яг дэглэмээ сайн барьж чадах юм бол та бүхэнд идэх боломж байгаа шүү. За тийм. Сүрье ингээд өвчлөлтөд аюул их сулддаг өвчин. Тэгээд эмээ яг 6 эхний 6 сарда эмээ тогтмол ууж чадахгүй алгасах эсвэл эмээ уух цагаа зөрүүлэх мэт тийм алдаанууд гарах юм бол дахин 2 жилийн эмчилгээг шаардлага гардаг. Тэгээд сүрьеийн халдварлагддаг өвчин учраас бусдаас зайгаа барьж халдварын дэглэмээс хэрэгтэй. Аль болох сулдахгүй талаас нь үзэж хоолой тодорхой цагт нь идэж эмээ тодорхой цагт нь уудаг байх хэрэгтэй. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ яг сүрье гэж яг ямар өвчин бэ гэдгийг мэдүүлж чадсан. За хоёрдугаарт нь сүрье өвчний шинж тэмдгүүдийг бүгдээр хамтдаа нэрлэсэн. Хамгийн сүүлд нь бүгдээрээ сүрье өвчнөөс сэргийлэх арга замыг бүгдээр хамтдаа бичсэн тийм үү. За өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон маш баярлалаа.